Сайн байцгаана үзэгчдээ хөтлөгч Сүхбай байна. Зарим улс төрч бизнесийн байгууллагатай хаалтын гэрээтэй шогийн хүрт хошин мэдээллийн хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар инхүү хэлж байна. Манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагчаар мэдээж Чехийн 13 дахь Шан Бекеровка. Энэ сарын 17-ны өдөр интернет эмнэлэгт бомб тавигдсан гэх дуудлага мэдээллийн дагуу цагдаа тагнуулгын газар дээр нь ажиллаж буян болсон билээ. Харин үүнтэй төстэй явдал Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт болжээ. Сайн байцгаана үзэгчдээ. Саяхан Оросын холбооны улсын иргэн интернет эмнэлэгт тэсэр бөмбөг тавьсан байж болзошгүйг мэдээлэл гадуур явж исэн бол үүнтэй зэрэгцэн Монгол улсын иргэн орцонд тэсэр бөмбөг тавьсан байж болзошгүй мэдээлэлээр бид яг одоо сурвалжлагаар ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ нүүр гарахгүй сте. Энэ царийг чимплаарч. За. Юу болсон? Аагүй яг хөтэ би өдөр энэ гадуур явж байгаа тэгээд би муудаад гид зүвдэд харна ойрхон орцоор орж ирээ дээр хүндэрсэн. Тэгсэн чинь жижүүр нь гарч ирээл орцонд бөмбөг тавилаа гэж телевиз авдуудал цагдаа магдуудал буу юм боллоо. Тэгэл одоо ингээл гадаа байгаа цагдаа магд ирсэн ингээл зогсож байна. Энэ л юм боллоо. За ямар ч байсан тэсэр бөмбөг тавьсан байж болзошгүй байна. Сурвалжсан бэлтак байлаа баярлалаа. Манай өнөөдрийн хамтрагч Чехийн 13 дахь Аршан Бекеровка брэнд билээ. Аршан усаар найруулж байгалийн гаралтай ургамлыг сархатад хандлан хийдэг байна. Та бүхэн маш багаар зохистой хэмжээгээр хэрэглээрэй. Орц найрлаганд биеийн тустай шүү. За, Бекеровкагаас нэг татнаа. Манай үзэгчид гайхаж байгаа байж магадгүй энэ Бекеровка яагаад ингэ дээрс нууцсан болоо гэж. Би ер нь 7 хоногтой нэгээс 2 хоногт нэг оройд нэг 30 г татчихлаа. Тэгээд ингэ багассан байгаа юм шүү. За, өнөөдрийн 30 г. За, хайрсан бахны завсар Аршан болог. Хамгийн гол нь манайхан баг багаар гоё тохируулж хэрэглээрэй. Энэ дэлгүүрт дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан сонирхолтой зүйлсээр дүүрэн байв. Бэхэр 21 төрлийн ургамлыг ашиглан хоол шингээхэд тустай нууц журыг бүтээв. Чехийн өвдөст Бекеровка. Нэгэн залуу хайрт найз охинд сэтгэлээ илчилж түүнийхээ нэрийг биен дээрээ шивүүлжээ. Цаашид юу болсныг дараах видеоноос үздэцгээе. Болцсон. За янз. Чи хэлээ. Манай найз хүн байгаа. Мэж амар хайртай. Хайртай. За баярлалаа. За. Хараа энэ одоо би чи нэрийг шивүүлсэн хараа. Биш хараа. Чи бити хөдлөөтэй л та. Би ч нүгээс хэлээ үсттэй. За гой болж байна анда. Гой болсон. За. COP17 хэмээх цөлжилтийн эсрэг нүүбийн хурал Улаанбаатар хотод болж байгаа билээ. Энэ талаар ард түмний үзэл бодлыг сонсцгоё. За бүгдээр хамтдаа ард түмний үзэл бодлыг тодруулцгаая. Сайн байна ард түмээ. Энэ COP17 гэдэг энэ Монголд энэ хэрэгжиж байгаа энэ олон улсын хурал зөвлөгөө нь таны бодлоор юу? Чи ерөөс ямар ч хэрэггүй юм шүү дээ. Чи өвчнөө олон тэрбумаар хийж байгаа юм л шүү дээ. Ийм хийгээд нэг COP17-ыг гадаад доос нэг таньж мэдхгүй хүн авчирж байгаа энэ цэцэрлэг сургуулаа барилтаа энэ ч одоо имлэгээ барилтаа энэ ч одоо имлэгийн оочр дийлдэхгүй хивэндээ л байна тийм ээ. Өвөлдөө утаа гэл өөр асуудал зөндөө багчаа. Өстой буруу юм хийж байгаа байхгүй. Гэхдээ яг COP17 гэдэг бас олон улсынхан бас нөгөө дэлхийн уур амьсгал цаг уурт одоо санаа зов тэ цөлжилттэй тэмцэх гээд уг нь бол олон улсын эрдэмтэд одоо ингээд ирж хуралдаж байгаа нь бол уг нь зөвч юм шиг тэ. Үгүй нэрээ бас тийм шүү. Дэлхийг хайрлаж байгаа асар том олон улсын нэгдэл шүү дээ. Энэ бүр явж энэ олон улсаас Монголд ирж гин тийм ээ. Энэ чинь бүр дэлхийг хайрлахад ер нь мөнгө ер нь чухал биш ах гэж бодчих. Ер нь бол дэлхийг хайрлах нь ер нь хамгийн чухал шүү. Зөв юм байна тэгэхээр. Зөв юм биш үү? Тийм үү. Гэхдээ бас нэг юм гадуур яриад яваад байна л да. Одоо 300 тэрбумаар одоо хийж байгаа айлгин за тэгээд нөгөө 20,000 хүн цуглахаар нэг юм заалмал бэлдсэн байсан. Тэр нь бараг хоосон те 2,000 хүрж байгаагүй ч юм уу те. Ер нь хүн жоо юм цөөхөн байлээ гэдэг юм фейлдчлээ гэдэг юм гадуур сошиалор яриад яваад байна л да. Тэр чинь бол ерөөсөнд яаж нөхөр мөнгө угаасан юм болж байгаа хгүй. Тэр чинь бага автобус нэрээ хоосон тийшэл яваад нэг гэсэн үг шүү. Одоо чи бензин байхгүй чи ямар мөнгөөрөө одоо бензин хийж одоо тийшээ яваад байгаа одоо тий гайхалтай болж байна. Хүн байхгүй 200 мянга кг 20,000 хүн авчирна гэлөө. Тэгсэн чи 2,000 хүн очсон гэд тэр бүх зардал 300 тэрбум гэлөө хийдгэлээ бүр ёо. Арай л их мөнгө хийдэмий гэхээсээ гадна цаана мөнгө завчиж байгаа хүмүүс асар их байх гэж би бодож байна. Тийм. Ер нь буруу юм биш үү наа чи. Ер нь буруу юм. За ард түмний үзэл бодлыг тодруулсан сурвалжсан бэлтак байлаа. Баярлалаа.
Morning Star Алта 5 богдоос тоглолтоо шууд цахимаар төлөвлөлн хэмээн засгийн газраас мэдээлсэн билээ. Харин тэрхүү онлайн тоглолт яасан нь мэдэгдэхгүй таг болоод байна. Гэхдээ манай студийн Галактикийн ухааны империйг доктор Процессор инхүү анализм хийжээ. За сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд энэ хүү өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр Morning Star-ын залуус одоо Алта 5 богдод одоо нисч очоод цөлжилтийн эсрэг одоо лайв тоглолт хийх гэж байгаа байна. Гэхдээ эдний сонирхолтой физикийн үзэгдэл ажиглагдах болно. Одоо байгаль хамгаалах зорилгоор байгаль руу очихын тулд эхлээд байгаль тодорхой хэмжээний тийм ээ одоо антрофоген буюу одоо дарамт үзүүлж байгаамаа. Одоо өөрөөр хэлэх юм бол цөлжилтийн эсрэг дуудуулж байгаа хооронд нүүрс төрөгчийн одоо уул мөр маань өөрийн гэсэн одоо backing vocalтай болж байгаамаа тийм ээ. Back vocal болж байгаа юм. Онгоц зөөргөд түл шатахгүй шатнаа. Түл шатхад одоо CO2 үүснэ. CO2 ч одоо тийм ээ атмосфер руу орно тийм ээ. Атмосферийн хүлэмжийн нэмэгдэх тусам дэлхийн энергийн баланс өөрчлөгддөг юм а. Дэлхийн энергийн баланс өөрчлөгдөхөөр уур амьсгалын систем өөрчлөгдөнө. Уур амьсгалын систем өөрчлөгдөхөөр бид цөлжилтийн эсрэг тоглолт хийх шаардлагатай болоод байгаа юм а. За нэг юм харьцангуй онлын юм болоод байгаа юм тийм үү. За тэгэхээр энэ бол нэг ёсондоо экологийн feedback loop юм а. За тэгэхдээ хамгийн сонирхолтой тэд одоо тийм ээ байгальд очиж одоо байгаль хамгаалах тухай ярьж байгаа нь одоо өөрөө хүмүүсийг одоо экологийн ухамсарт эерэг нөлөө үзүүлэх болно гэж одоо үзэж байгаамаа. Өөрөөр хэлбэл одоо физикийн төвшөнд тодорхой хэмжээний одоо footprint үүсгэж байгаа боловч одоо мэдээллийн төвшөнд одоо aneuris одоо exponentially одоо өсөх боломжтой болоод байгаа юм л да. За тиймээс одоо энэ тоглолтыг одоо тийм ээ цөлжилтийн эсрэг дууны тоглолт гэхээсээ илүү одоо нүүрс төрөгчийн уул мөрийг одоо хөгжмийн долгионд хувиргах туршилт гэж үзэх юм бол илүү бидэнд одоо үр өгөөжтэй илүү ойлгомжтой байж магадгүй юм а. За тэгэхээр одоо нэг COP17 гэдэг одоо 17 дахь уулзалтанд болдоо Монгол улсад одоо болж байна. Тэгэхээр одоо энэ хүү зүйл нь одоо ямар хүү зүйл болдгийг яадгийг гэдэг та бүхэн маань өөрөөртөөхөө дор сайхан судлаад үзээрэй. Тэгээд энэ COP17-гийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Баярлалаа үзэгчдээ. Hey yo, sup guys, rapper Jinzin чи студид ирсэн байна. За ингээд энэ цаагийн топ эхлэхэд бэлэн боллоо. За энэ цаагийн топ бол хамт байхдаа нэгэндээ зориулж дуу хийсэн ч салсан топ 5 хос. Энийг бол үнэхээр гайхалтай сэдв гэж бодож байна. За ингээд энэ хүч гисалтын маань number 5. Темпогийн шүүдэр цэцэг зориулж байсан Tempo featuring Guli эсвэл Julie гэх уран бүтээлчтэй хамтарсан шүүдэрхэн хэмээх уран бүтээл орсон байна. Энэхүү уран бүтээл зацагдаад нэг удаагийн манай хоёр хос маань салсан юм. Чиг минь намайг хайрлаж ирэхин тэнэг болгосон зөвхөн надад итгэж хайрлах эрхийг олгосон би цаурын ганцхан бол. Зэнгэ Magic Salt-ийн number 4. Энэ бол YouTuber Zolba болон Tony X уянган хэмээх уран бүтээл. Энэхүү уран бүтээлийг Zolba маань XP хэмээх уран бүтээлтэй хамтарч хийсэн ба тун удахгүй бас л салсан юм. Зангэж Exalt-ийн 3 дугаар банд бидний сайн мэдих ах буюу Дэлгэр мөрөн болон Tony X ихнэр Ананда. За Дэлгэр мөрөн ах маань X ихнэртэй зориулж Солонгон аашд бүсгүй хэмээх дууг маш олон жилийн өмнө зориулж гаргаж байсан юм байна. Солонгын ааштай үзэсгэлэнт бүсгүй. Зангэж бидний Exalt-ийн number 2. Энэ бол нийтийн дуустаас гарч ирсэн хос. Болдоолн чулуун чимэг. Энэ хоёр хос маань Harry маш олон дуунуудтай ч нэгийг онцол гэвэл би хос орчлон дууг онцолж байна. Энэхүү сайхан олон Harry-ийн дууны дараа манай ах маань мөн л дууч ихнэрээс олж өөр ихнэртэй болон сайхан Harry-ийн дуунуудыг хийсээр байгаа лээ. Баяр хүргэе. За ингэ бид Exalt-ийн number 1 энэ бол улсын хурлын гишүүн байсан. Хэсэг бүүм хийдэг бидний сайн мэдих ах энэ бол Самандын жавхлан Tony X ихнэр Эрдэнэ чимэг. Энэ хоёр хосыг мэдгүй хүн Монголд байхгүй ах гэж бодож байна. Нэг дууг нь онцлооч гэвэл би хархан харс хэмээх дууг онцолж байна. Зангэн энэ цаагийн топ байлаа. Студид rapper Jinzi бидэнтэй хамтран ажилласан Чехийн 13 дахь харшаа Бехеровка. Зяник татчих. Одоо нараа нарийн архимууд гэсний нэр тэгсний доор зах болгоцсон байгаа сте. Тийм биш. Нэрнгэсээ зах болгоцсон биш те.
амар сүртэй амар хайртай дуртай гэж саруул маруул хэлгэсэн. Харин тийм. Тэгснээ өөрөө амьсгаач өөр хүнтэй явж баригдснаа. Тэгснээ одоо араа тэр шивээс сонд орсноо зүгээр л нэрийг дарчаач тий. За байж байгаараа наадах чинь яг юу болсон гэнэ чи яхад нэг сайхан тайлбарлаад өгч надаа. Ингэсэн. Би нэг злото өрхвэ. За. Тэгтэн бахта. Тэгэл чухам хайртай дуртай мөртөг хүлээтлэн тийм байсан. Тэгэл чухам хөө байсан. Тэгээд яасан нэг шивээс хэлсэн баггүй. Саруул аянгуутай миний нэрийг шивүүлээ. Чиний нэрийг ингээд шивүүлж байгаа юм тий. Шивүүлээд юу юуны туханд өрөхгүй юу? Тий. Тэгээд за ямар амир баг юу амир романтик яасан ийсэн. Ямар тийм за гэсэн тийм бодлогод байна шүү дээ. Амар тийм гал халуун юм болоод байгаа юм шиг байна. Тэгээд яаж байжсэн чи би нэг 3 хоног байна уу? Аав ээж руугаа явж ирэх болоод. Тэгээ явчаад ирсэн чинь яасан гэгээч би өөр хүнтэй харуул явах уу? Чи 3 хоног явчаа ирсэн чинь өөр хүнтэй хамт байж байгаа юм. Хамгийн амар нь миний түрээсэлж ирсэн байр заяа. Тэгээ би дэлгүүр мөрөмө үлдээгээ явчихсан байгаа шүү дээ. Тэгсэн чинь наагүйгээс очно гэдгийг хэлээг байхгүй. Тэгээ угаасаа би яг хэд тонохоо мэдэхгүй байна гэж очиод би нэг яах дуруу яриачгүй. Тэгээд яг орой хөдөл ороод ирээ яасан чи. Шал өөр. Йоо амар. Өөр хүнтэй хамт тэгээд яг ингээд нэг орон дотор ингээд байжсэн юм уу те? Оо за. Миний матрасан дээр. Оо за. Шок. Гэхдээ яг тийм хүмүүс нөө уурч чаддгүй юм бэлээ. Тэг бах те. Бүр ингэ шок юу лээ. Бүр ингэ тэгэл зүгээр гар зүгээр. Чи тэгэл гар явсан уу шууд? Юу ч бүр гарч идэв. Хөө гарсан юм те. Зүгээр гар хамт зайл хөтөлцөө зайл. Аа цэц. Тэгээ сүүл яс маа нэг бидэнд яаж амар олон дундын найзууд ихтэй. Тэгсэн тэрээд бүндэ уулцсан юм шиг байна. Яшууд нь хоорондоо найзууд. Тэгээ яс тэр нөө бүндэ ахуулж бохолн зурган дээр нь шивээс нь л гарцсан. Гэсэн чинь нөгөө нэг саруулдаа доор зүгээр л тэр зөв нэрийг зөв дараачтэй тий. Доор нь зөв саруул зах болцсон байдаг. Йоо за тэгтээ бас Үнэн дөрвөл чанахгүй байна шүү. За. За энэ 7 хоногийн одоо ховж ивнүүд юу байна? Ямар ч тач миний харснаар бол нэг хэсэг бүлэг хүмүүс байна. За нэг 4-5 хүн байсан баг. Тэд нар нэг нэвтрүүлэгт оржээ. За. Их тавал гарын 5 уруу гэдэг шүү дээ. Тийм, гарын 5 уруу тий. Тэр 5 нэг нэвтрүүлэгт ороод тэгээд ер нь бас нэг жоохон гэр бүлийн асуудлыг ярьсан юм а да. Тийм болсон юм шиг байна. Тэгээд тэр талаар ер нь ярих уу? Чи тэр талаар ер нь юу олж мэдсэн бэ тэр 5 хүмүүс? Би бол яг тийм бүтэн бол үзээгүй. Тэгтээ ерхий богино рил нөө те яжаад угаасаа рил юм чи ингээл яг тийм онцлох тийм эвгүй мэдрэмж төрүүлэх хэмээл ингэ штэ. Би бол гомдсон би бол ингэсэн тийм үг нэ штэ. Тэгэнгүүт ингэж за дэлгэр мөрөө гээ экс ихнэр ананда орсон байж байгаа. Тэгэнгүүт анандагийн ярьжсэн таслан рилэн дээр л байгаа штэ. Би бол тэ наа зодж байсан эзжсэн гэх тийм хүмүүс яригдчихаа. Тэгэнгүүт нөгөө золбоогийн золбоо ТV гээд нэг золбоо ТV-гийн тий тэрний YouTube дээр бүр аль тийм гараг залаас. Тэгээ одоо тэгээ орцсон л явж гин өөрөө уянгагаа ярьсан явж гин. Тэснэ би бол тэ аюу гомц тэр үед яагаад над руу тэгэж яасан би бол ойлгохгүй. Гэсэн чинь тэр нь зүгээр нэг өөрийнх нь пост нь тийм байгаа. Кино үзэж хагаад золбоо асуусан гинэ. Одоо ингэ чи уянгаа би золбоо шүү зэ. Энэ юу энэ ингэ яад энэ энэ ингэсэн юм мэдээж хүн юм үзэж хагаад ч одоо уурлаас тэнгүүд чичүүд амар хайшаа юм бэ гэх нэг жоохон дургуутсан унгаас гаргацсан байна. Золбоо юу? Уянгаан. Тэгсэн чинь тэрэнд нь гомдоод дуугаар орсон. Тэгээд тэрний хороо аялалтай байсан гэд аялалдаа явахдаа дуугаар агаад камераасаа бичлэг ихтэн хоёул инээж ингэж орж агаад тэгээд буцаад дуугаар агаад ингэ атсан. Тэгээд тэрнээс нь удаагүй 14 хоногийн дараа салсан. Гэт өөрөө бүр юм пост бичсэн юм. Тийм байна. Нөгөөд нь амархуу. Бархуу амархуу гэдэг. Тийм амархуу ахын талаас тэр гомдож ийн өдр гэсэн. Тийм юу эс. Гүнч тэ ямар тэр ихнэр нь тэр одоо тий яасан бол за нэг юм нэвтрүүлэг хийж байгаа шүү. Тэгээд нэвтрүүлгийнхаа маркетинг болгоод та хэд маань сошиал дээр бас өөрөөсөө тэр талаараа ингээд нэг тайлбар маягийн пост хийгээд байгаа. Харин тий цаанаас нь одоо тэр продюсерууд нь хэлсэн үү? Эсвэл энэ хүмүүс угаасаа ингээд яг юм ер нь миний анзаараад байгаагаар бол талд шууд ингээд өөрөөсөө арсыг юм хамгаалсан шууд юм хамгаалсан бүгд тийм байдаг. Тэгэхээр хамгийн сүүлд нь бүгдээрээ ихэнх нь дандаа ингээд мэдээж хос хоёр муутгаатай хин хинийх нь л буруу байдаг тийм нийтлэг юм жижүүрийн хэллэгээр ингээд аргалцсан цаа ингээд тийм үү те. Одоо гэхдээ ерөнхий ингээд тавуулаг нүцгэд нөгөөт нь ингээд юм хор тавтартайгаа тэмцэж агаад одоо сар идэрсэн нэг юмхтэй байгаа байхгүй. Тэр нас нөхөр нь ингээд чи бол муу ээж мэ чи бичлэг хийхээс өөр юм чаддаггүй тэр гэсэн. Тэгээ нөгөөт нь болонгод гэр бүлийн нөхөр зоддог байсан. Аль нь орсон? Нөхөр нь орсон юм уу? Эхнэр нь орсон. Тэр одоо хор тавтартай байж байгаад идэгдэг. Тэр ороод тэр нөхрийн талаар тэгж ярьж байгаа юм те. Бас нөхрийн талаар тэгж ярьж. Өөрөөсөө талаар ер нь тэр
ер нь хүмүүс Ер нь л ярьсан л ах. За үнэхээр би ингээд бас болдгоо маа тий. Яг тэгж үнэнгээ Би хэлэх хүн байгаа болдгүй. болтолтой. Ер нь бол тэгэл миний анзаараад байгаагаар хүмүүс шууд л өөрсдөө та нар юу болсныг мэдэхгүй байж инглээ гэдэг юм амар орж ирж ашигласан шүү дээ. Гэхдээ Та нар миний амьдралыг мэдгүй. Тэгвэл яг ч анханасаа амьдралаа олон нийтийн өмнө ил гаргах гэсэн юм. Тийм. Шүү дээ. Тэгээ бити бусдын амьдралаа өөрсдөө тийм пост хийсэн мөн бити бусдын амьдралаар ингэж яагаад та надтай хамаагүй контент авчаа тийм хэл хамт авах байдаг монголчууд чи фэйсбુક яадаг үлээ тэрийг мэдсэрээс тэгвэл яах гэж тэгээд орсон юм. Ер нь бол тэгэл өөртөө бас тэрийгээ тэгэл сайн ч муурч маркетинг гэдэг бол гарч ирцгээсэн юм шүү. Би заримыг нь бүр баг албаар тэгээд байгаа юм шиг надад дүүсэн шүү дээ. Одоо жишээ нь тэр нөө дэлгэр мөрөн андаа хоёрын асуудал нэг хэсэг бүр ингээд сошиал дээр амар явсан шүү дээ. Над бүр тэр ингээд нэг юм цаанаас ингээд нэг юм тавилцуултээ бүр нэг юм эпизодууд яваад байгаа тий. Season 1 гэснээр 10 ангитай юм шиг ингээд яваа. Саллаагээ байцнаа хоёр дахь хүүхдтэй болж болоод тэр чинь тэгснэ хамт тийм дуудуулж гарч ирж юмсэн тий. Бүр ингээд нэг юм амар сонирхол. Ер нь бол тэгээд нэг юм үг байдаг юм байлээ. Хүний хувийн одоо амьдрал, хүний хувийн асуудал руу бити өнгөж тийм тог новчнаас өөр юм байдгүй шүү гэдэг нэг үг байдаг юм. Тэгээд ер нь бол хүмүүст бас хандаж хэлэхэд ер нь тэгээд тийм юм бити бас тий ингээд хөгжөөж байгаарэ. Өөрсдөө ч гэсэн ер нь тэр юм аа бити яах байх вэ? Тийм ч үү. Өөртөө л ингээд заах вэ ингээд тэгээ сонин сайхныг ерөнхий ингээд товч бөгөөд тодорхойл яаж байна. Магадгүй гол нь бити муугаар ингээд тэгээ бүр за дуусах уу. За тэгээд энэ удаагийнхаа баярлалаа энэ удаагийнхаа хов живны булан маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд одоо Малин бит хоёр хамтдаа өрөөгөө хэлээд булангаа дуусгацгаая. Хов живэнд хотоороо живцгээе. Шог бус мэдээ цаг эхэллээ. Инфляц өсөж, улмаар мөнгөний ханш унаж ард түмний амьдралд орооцоор байгааг NTV-гийн мэдээний алба бяцхан туршилтаар харуулжээ. За та бүхний харж байгаачлан 3600 төгрөгийн нойлын цаасан дээр яг ижил үнийн дүнтэй 10 төгрөгийн дэвсгэртийг зайгүй игнүүлэн тавихад 2260 төгрөг илүү гарч байна. За үүнээс юу харагдаж байна вэ гэхээр 10 төгрөгийн мөнгөнд дэвсгэрт нойлын цаасны нэг юм хуудаснаас 2 дахин хямдхан болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл 10 төгрөгийг ариун цэврийн цаасны оронд ашиглавал илүү хэмнэлттэй тусгаар болсон байна. Энэ 7 хоногийн ихээр Эрдэс баялагын сайд Дамдин юм шатхуун түгээх станцуудын удирдлагуудыг загинж байгаа юм шиг бичлэгээ сошиал цацсан билээ. Та нар ганцхан үүрэг байгаа одоо түгэ. Ойлгож байна уу? Найзуудаа. Дарга нь иргэдэд битгий өгөөрөө, компанид өгөөрөө гэсэн чиглэл өгсөн учраас өгөхгүйгээс үүж. Та нар өөрсдөө бодоод байгаа бол бид нар төр бас өөрсдөө бодоод ард иргэдээ одоо шийдвэр гаргана шүү дээ. Дэлхийд даяар квот олдохгүй байгаа. Тийм биз? Ямар ч юм олдохгүй байгаа. Харин яг загнаад байгаа тэрхүү колонкуудын нэг төлөөлөл буюу улсын хурлын гишүүн Бат Чимэг ийхүү хэвлэлд ярилцлага өгчээ. Адмын гарчиж худлаа яриад тэнд чичиж Оросд гэрэлцээр хийж гин энд ч хятадаас нийлүүлж гин тэнд ч өмнөслөн хосоос нийлүүлж гин гэл яриад иргэдийн толгой тархиг угаагаал худлаа нэг төр зур ингэж гал амтрах юм яриад ердөөсөө хэрэггүй энийг бодиттой хийчих хугацаа байсан хийж чадаагүй. Энэ одоо уул нь ингэж талд ингэж худлаа унан хэвлэлд мэдээлэл ярилцлага өгж байхаар зур уулзаад учраа очих болдгүй юм баг та. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж малнууд л юм байна л да. Улаанбаатар хотын X дарга ажлаа өгсөн ч гэсэн дахин гарчиж мэдэгдэл хийлээ. Зөвхөн надтай тэмцэхийн тулд энэ туулын хурдны замыг зогсоосонд би их туйлыг харамсдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийг хамгийн их бохимдуулдаг зүйлүүд төвжирлийн асуудлыг хэвэрлээ. Харин энэхүү мэдэгдлийн хариуд зөв яриагийн оргил бас энэхүү мэдэгдэл хийжээ. Гэхдээ айл 5 сарын бичлэг шүү манайхаа. Эмбатер тана. Чи хий бэ? Ой. Тагжсэн нохон göдөг минь. Чи чаддсан бол одоо миний фэйсбүүкийг нэг хаагаад гараа заяа. За, чаддсан бол чи миний фэйсбүүкийг хаагаад, чаддсан бол чи надтай ирээд уулзаарай. Улсын хурлын гишүүд бүгдээрээ иргэдтэйгээ хүндлэлтэй харьцах ёстой. Иргэдтэйгээ яг л хаамт харьцах ёстой. Ягаад гэвэл та нар бидний төлөө юм хийх гэж гарч байгаа болохоос өөрсдийнхөө амбицийг өөрсдийнхөө эгог тижээж өөрсдөө баян болох гэж гараагүй нохон гөлөгнүүдээ. Битгий давраад байгаарай. Гэхдээ Нямбаатрын ямар ч тайлбартай бичлэгийн араас энэхүү бичлэгийг үзүүл таардаг байна. Хэмээн хүмүүс гадуур яриад яваад байна лээ шүү манайхаа. Нэгэн иргэн орчин тойрноо архихгүй аюулгүй байлгахын төлөө тэмцэж эхэлсэн нь олон хүмүүсийн талархлыг аваад байна. Үр хүүхдээ эрүүл аюулгүй архитектурын орчинд амьдруулмаар байна. Архитектаа зогсоохыг шаардаж байна.
Өөр хөвгтэй эрүүл аюулгүй харилцаггүй орчинд амьдруулмаар байна. Шаардаж байна. Яг одоо далсан зогсооно уу? Шаардаж байна. Яг одоо далсан зогсооно уу? Тоглоомын талбай хүүхдүүдийн саатанд давих дарс уумааргүй байна хүмүүсээ. За одоо ингээл хараа саяны хүмүүс ингээл энэ олон хүүхдүүдийн хажууд ингээл жишимчгүй арх уугаа сууж байгаа байхгүй хараа. Багталтай нарахгүй ингээд хараа. Архины шил, пианоны шил билээ ингээ хайцсан. Өөрөө эмэгтэйчүүд хүүхдүүдийг айлгаж ичээмээргүй байна. 50 гэрлүүгээ алхаж ордог болмоор байна. Тэ? За яваарай. За. Охид эмэгтэйчүүд 50 гэрлүүгээ алхаж ордог болмоор байна. Хизээнээс тийм болох нөхдүүдээ. Өөрөө хөвгтэй эрүүл аюулгүй харилцаггүй орчин 50 амьдруулмаар байна. Нэгдүгээр оролтын мянган хүүхдүүдийн эрхийг зөрчиж байна. Шаардаж байна. Өөрөө хөвгтэй эрүүл аюулгүй орчинд амьдруулмаар байна. Яг одоо над архитектаа дасан зогсооно уу? Та нарыг үзэж, харж, баясаж, үлгэр жишээ авахуулахыг хүсэхгүй байна өөрөө хөвгтүүдээ. Өөрөө хөвгтэй эрүүл аюулгүй архитектгүй орчинд бид нар амьдруулмаар байна. Өөрөө хөвгтүүд минь 50 амьдруулад өгөөж байна. Яг одоо над архитектаа дасан зогсооно уу? Энэ харж байгаа мянган 100 хүүхдүүдээс ичиж санаа зов. Бид нар өөрөө хөвгтэй эрүүл аюулгүй архитектгүй орчинд амьдруулмаар байна. Гойж байна. Энэ та нарын архитект суудаг, найрладаг газар биш. За яг одоо босоо явцгаана уу? Архитектгүй 50 орчинд тоглуулж амьдруулмаар байна өөр хүүхдүүдээ. Энэ хүүхдүүдээс ичиж санаа зов. Архийг уух ёстой газар нь уу? Өөр хүүхдээ эрүүл аюулгүй архитектгүй орчинд амьдруулмаар байна. Олон мянган хүүхдүүдийн эрхийг ноцтойгоор зөрчиж буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Яг одоо далсан зогсооно. За одоо явч. Та нарыг харж баясдаг биш баймаар байна. Өөр хүүхдээ эрүүл аюулгүй архитектгүй орчинд амьдруулмаар байна. Яг одоо далсан зогсооно. Танаас нэг асуулт асууя. Бид нар хизээ хүүхдээ архитектгүй 50 орчинд амьдруулах вэ? 50 цагаан орчинд хизээ амьдрах вэ бид нар? Энэ 7 хоногийн иргэн дурсгал булангаар Монгол комментийн хөтлөгч Батбилгийн олон жилийн өмнөх хөгжилтэй бичлэгийг онцолж байна. Гэхдээ Батбилэг үлзий биш шүү. Сайн бацхан үзэгчдээ та бүхэн амралтынхаа өдрүүдэд ая тухтаа сайхан өнгөрүүлцгэж байна уу? Тойл хөтөлбөрийн 7 хоногийн таймыг студиэд сэтгүүлж Батбилэг та бүхэнд хөтлөн хүргэх гэж байна. Өнгөрөх 7 хоногийн тухайд нийгэм улс төрийн хүрээний үйл амьдрал яд хүрвэж. За тийг гялс авчвал алдаагүй авчвал чамд л амар шүү. Тэштэй бихээ. За мань гялс хөтөлтөө шаачаа ганц юм авч өгнө. За чамд хамаагүй. За мань алдахгүй шана. За хаалгаа харш. За. За. Жинхэнэ утгаараа бүрлдэж эхэлсэн юм. Мессенжер шаач. Сайн байна уу эч. Сарвчилж харсаар сууно. Одоогоос 7 жилийн тэрэгтэй нөгөө дээрээс нөхөө. Үгүй нөгөө юунес нь. Наанаас ч. Пистам. Аваач стач. Пистам наач явж байгаа ш. Ингээ орчуул яах юм пистам. Аваараа мулалрам минь. За яа дуусах. Цагаагаарын мэдээг энэ комментийн эзний захиалгын дагуу шуудааны хүнийг урьж залж ахиж хөргүүлнэ. За юу цаана манайхаа би шуудааны хүн байна те. Юуны өмнө надаар ахиж цагаагаарын мэдээ уншуулъя гэж битсэн хүндээ баярлалаа. Тэгээ намайг гуйсны дагуу би энд ирсэн байна. За надаар сонь сагаан гэвэл ямарчсан манай авгах пүүжэ маань саяхан нас барсан. Тэгээд түүнийг алсан хүн нь хулгайч болж таарсан. Тэгээд тэр нь би дэлгүүрт юм авъя гэсэн чинь худалдаг чинь надад зарахгүй гэдэг уурлаа байсан чинь нэг хулгайч харин тэрийг дээрмчтیں۔ Тэгээ би тусалж болох байсан ч гэсэн тэр дэлгүүрээс надад муухан зийж ингээ би тэр нэг
шууд хайсан. Тэгсэн чинь лай болоод тэр хулгайч нь манай аавгах пүүжэг маань машинаар дайраа хийцэн. За тэр ч яг нэг тийм болсон. Тэгээ аавгах маань ямар ч асуухахаа өмнө надад тэгж хэлсэн. Агуу их шуудаг дагаж агуу их хүч агуу их хариуцлага ирдэн шүү гэсэн. Тэгээд энэ үг бас та хэд ч хэрэгтэй байж магадгүй гэдээ та хэдтэй бас ахиалчаа. За тэгээд эх 7 оны цаг агаарын хувьд ерөнхийдөө iPhone-оор бол нэг иймэрхүү зааж байна. Гэхдээ өглөөдөө манайхан өөрсдөө бас цаг агаараа хараад хувцаа гоё тохируулчихгүй да. Одоо хаяа гэхдээ гарахтаа цам зүмсэхгүй ч гэсэн гоё цүнхлээд гарчвал орой морой даарч марна шүү манайхан. Өвчин битээ тусаараа. Тэгээд шуудааны хүн нойлаа. Тэгээд эх 7 оногт нь амжилт хүсье. Баяртай манайхан. Шогийн хүрдийн энэ удаагийн дугаар инхэн өндөрлөж байна. Манай энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч Чехийн 13 дугаар Шан Бекеровка билээ. Дараа 7 хоногт уулзлаа түр баяртай.